Монголын мандуулах шан Юннан монголчуудын талаар бүгдөө юу андах вэ? Журагтаас номоос олон харж байсан. Тэгвэл өнөөдөр олон зуун жилийн турш өнд аж төрж амьдарсан Юннан монголчуудын талаар ойлгохоор үжихөр ирлээ. Монголын мандуулах шангийн 198 нь монгол хүн. Бараг өнд таралдах хүн бүгд монгол үндэстэн. Өд бол 1253 онд Ховлай хаан Юннаныг эзлээд 1256 онд Тунхайгийн тал нутагт ирсэн Монгол Чирэг жанжнаа хойжсэн. Одоо болтор нэгэнтээ 770 гаруй жил болсон. Үүнийг нь дурсгасан хөшөө дурсгалж байна. Сүмд нь орвол ямар ч олон бурхан сахиусыг дихаагүй, харин Чингис хаан, Ховлай хаан, Мөнх хаанаа дихчихсан ёстой биширмөр. Музейд нь орвол үндэснээ ховчис заслын танхим, соёлын танхим гэж бүгд тусаараа байна. Өөрийн эрэл гарал үндэснээ түүхийнхээ талаар тов тодорхой бичээд музейнхэн хүрээ дүрэн үлгчихсэн. Тойрж байгаад дурын нэг айлд ороход бараг бүгд Чингис хаанаа бяхаж байдаг. Хамгийн гайхамшигтай нь одоо болтор пайс илэрхийлэлээр нь Монгол үсэг байна. Алан байгууллагын пайсан ч Монгол үсэгтэй. Манайхны монгол хэлэн баг саг мэддэг хүмүүс ч монгүй. Ир гарсан наст нь манай хоёрыг монгол гэдгийг мэдээд шууд л сайн байна уу гэд мэдчилж хэлсэн. Ёстой догдлох зүрх шимшрэх хосолж өнөх үеийн сэтгэлийг илтгэхэд өнөөр хүчир. Энэ бол өднөө хуучин байрлал чин ногоогоорон улсад алдартай өн шангийн амьдрал нөлөөд чинэлэг өн харагдаж байгаа айлууд бүгд монгол айл. Жил бүрийн 5 сараар овоол усаан бяхдаг гэж байлаа. Сычуанаас ч монголчууд ирдэг гэж байсан. Монгол ховчис заслан хийх ойдолчинтай олон жилийн уулны амьдрал уламжилт монгол ховцсон охорхон болсон ч үүнийг ботсын бос соёлын өв болгочихсон ёстой л мандах хүмүүс. Одоогоос 3-4 жилийн өмнө болтор монгол хэлний хичээл бага сургуульд нь орж байсан гэн. Энэ хүүхдүүд бүгд монгол хүүхдүүд. Музейд нь ийм тал нутгийн жураг байхаар барахгүй, айлуудын хөрөм ханан дөрч тал нутгийн журагтай өн шин барьж байгаа гэрийн хардаа хөө угалж тал нутаг 5 гушуумал ингэж нутгаан зангасан сэтгэлгэн илрүүлдэг байхаа. 4000 гарайхан хүн яаж хийж чадсан уу? Гайхмаар Хөчнөөн 100 жилийн турш нууж далдалж явхдаа эхэндээ хөлөлгөөнгүй монгол хэлөө ярьж байсан. Сүүлдэн олон үндэстэнтэй холилдон амьдрах дунд олон хөл хэлэлдоод хажуу хөлбэй болсон. Тусгай үсэг бичиг байхгүй зөвхөн Яраны думд одоо болтол хөргөлж байна. Хамгийн гол нь Юннаны монгол үндэстний хөл нь авианы системийн талаар олон өгшиг гээгүүлэгч нь одоо манай хөргөл буй монгол хэлтэй үндсэндээ адил хөлн жүйгийн байгууллагын талаар нөр үгийн тийн айлгал, нөр үгийн дан тоова олон тоо жижиг өглөөрийн өглөгтгүү нүгэлгүүн тусгацгуунаас дараа зэрэг тал нь чөм одоо манай хөргөл буй монгол хэлтэй адилхан. Юннаны монгол хэлний үгсийн санд одоо манай хөргөл буй монгол хэлтэй адил буюу эдлөвтөр үгс олон байна. Өдгөр нь Юннаны монгол үндэстний хэл нь одоо монгол хэлний үндсэн онцлог хадгалагдаж байгаа харуулж байна. Ганч өн шин бос Юннаны өл гажир өл үндэстний дунд монгол үндэстэн бас олон байдаг. Дараагийн бичлэгээр ярий. Хэдэн зуун жил гарлагдаж, нүлжигдэж, хөмжигдэж явтаа монгол гэдгээ мартаагүй өн нутгийн хүн бүгд хойшид бас үеийн үдэн монгол орон байх болоосай.